Орк гэх ганцхан үг нь сүүлийн хэдэн жилийн дотор бидний үгсийн санд томоохон зайдалсан билээ. Дуу, кино, хошин шог, стенд-апуудын гол сэдэв болсон орк гэх үг нь яг ямар утгатай, хаанаас үүссэн болон бидний нийгэмд хэнийг эсвэл юу илэрхийлж байгаа вэ? Орк гэх үгтэй төрсөн нэршилтэй домог туйлсын мангасуудыг дээр үеийн англи үлгэр утга зохиолуудаас харж болно. 8-аас 11-р зууны ихэнх үед Англид бий болсон Beowulf гэх шүлгэн дээр Grendel гэх мангас гардаг бөгөөд Бүгдний эзэн киноны орк мангасуудыг түүнээс санаа аван бичсэн байна. World of Warcraft, Lord of the Rings гэх бүтээлүүд дээр хүчээ авсан орк гэх амьтад нь олон төрөл, бодол санаа, идеологитой нэгдэл болон амьдардаг ба гаднах үзэмж төрхөөрөө бусад амьтдаас нэлээд өөр. Оркууд нь өөрсдийн дайсны хувьд аимшигтай хүчтэй, залмих эрэхтэй өрсөлдөгч, харин холбоотон найзуудтай хамгийн ихтгэл даасан өнгөрсөн үеийн уламжлалаа даган хүндэтгдэг амьтад билээ. Тулаанда хэрцгий оркуудыг Barbarian буюу зэрлэгүүд гэж дуудах нэхэ. 2000-ад оны ихэнх үед World of Warcraft, интернет кафе, PC гэх газруудад орк гэх нэршил нь анх орж ирсэн бөгөөд Мөнхний эзэн трилоги киноны энэхүү жаргоныг бидний үгийн санд хатуу оруулж ирсэн билээ. 8-р зуунаас эхэлтэй энэхүү мангасууд нь өөрийн асуудлаа сүр хүчээрээ шийддэг бөгөөд хүн дүрстэй сайн талын эльфүүдтэй ихэнхдээ зөөрлөн гаргасан байдаг байна. Орк гэх үгийг оролцуулсан кино, дуу, хошин шог маш их болсон бөгөөд өнгөцгөн харвал орк нь хөдөөнөөс орж ирсэн бусдын оршихуйд садаа болдог өөрийн хүсэл зоригийг нийгэмтэйгээ ёор тулгаж харддаггүй аймаа боддог хүмүүсийг хэлж болно. Анх бид нус царай таарлцсан газраа хаях залуус замын хөдөлгөөний наад захын дүрмийг мэддэггүй жолооч хэнэгч үгүй очир дайрдаг иргэд шашин шүтлгээ урдаа барьж сүүгээ балконоор өргөдөг айлыг орк гэж дууддаг байсан байлээ. Харин одоо орк гэх үгээр хараалгуулахад хэтэрхий амархан болсон бөгөөд хамгийн шинэ тоглоом аль болох эсвэл хамгийн шинэ Холливуудын киног үзээгүй бол шууд л орк болно. Монголд бол зүгээр хажуугаар мөрлөл гарчмаар л харагдаад их юм. Асар их хүндэтгэл донд амьдардаг нийгэм биш. Би нэг ямар их хүндэтгдэг юм. Би эндээ зүгээр бүхэлцээл байх юм тий. Оркуудыг задлан үзэхийн тулд тэднийг уран бүтээл, цэнхэр дэлгэцээр хэрхэн харуулж байгааг ажиж болно. 2018 онд нээлттэй хийсэн Орк Монгол Улсын уран сайхны кинон дээр оркуудыг ийхүү тайлбарладаг. Тааш мохоц энэ сайран царайс ямар ч юм их хотын соёлгүй залуусыг орк гэдэг ш. Замаараа гарч шít. Энэхүү тайлбарын дараа гол дүрүүд нь амьдралаа томоохон өөрчлөлт хийж их хотын залуусын нэг болж кул амьдрахыг илүүд үзнэ. Энэ маш өнгөцгөн тайлбарыг өөрчлөн киноны 3 дугаар хэсэг дээр орк гэх үгийг ахин өөрөөр задлж өгдөг үлээ. Чи өөрөө орк. Чиний хувьд орк гэж сүмбэ шиг гим хоргоо даруухан хүмүүсийг хэлдэг юм уу те? Миний хувьд орк гэдэг чинь чи тэр шүтээд байдаг мянга бас тэрний хоёр салбартай шиг хүн болгоныг дорд үздэг, хүн болгоныг дээрлэдэг. Ухамсарын дороотолд орсон тийм новчнуудыг орк гэдэг юм заа юу? Харин 2018 оны яг чам шиг эсвэл оркул гэх дуун дээр оркуудыг ийхүү дүрсэлжээ. Тэр хүзөөрөж тэггүй голтол хүлээ шүү. Котич би мэдэж автлаа мөрөж нэрлээ хүлээ шүү. Пэсэр явсан ховж болгоно итгэдэм би яадгийн төгжрөл дундуур хэрхэн хурдан явахыг та нарт заадгийн. Бүргэний машин зам тагдаг завтай хүн лав би биш бүгд л лавтаа ажилтай бицтэй тийм бицтэй минь би Монгол би дигтахай Монгол. Энэхүү уран бүтээлүүдээс бид оркуудыг нийтлэг шин чанарыг харж болно. Манай Монголд гэхдээ яг нэг хүнд гай болох гэдэг стандарт өөрөө тийм айгүй өндөрт байгаа юм л та. Японд бол тэр доотлын нэмгэн юм мянцсан юм байгаа байхгүй. Монголд бол баг ингээ те хүүхдтэйгээ зогсож явах тамхиа дотоод нүүрлэн шидэж мэдээ те. Бас хүүхдээ амруу тамхичаа орчлоо шүү дээ. Тэгээ өгчөө юу? Ер нь бол нэг өгчөөг бол хүнд гай болсон тооцохгүй шүү дээ. Сүртэй доо энэ гэж мөрөөр баг зүгээр Бусдын оршихуйд садаа болдог. Бид өөрсдөө бусдад садаа болохгүй амьдардаг гэж бодох дуртай байлээ. Харамсалтай нь Монгол улсад соёл сэтгэлгээ хоёрын ялгаанаас ч болоод тэрүү төлөвлөлт муутай хотоос ч болоод тэрүү бид бүгд л бие биендээ саадуулж байдаг үлээ. Өөр хүний тав тухыг алдагдуулах нь шууд бусаар үйж болно. Жишээлбэл ямар нэг хүнийг мөрлөх, хувийн орон зай руу хэтэрхийг халдах, зам тавьж өгөхгүй байх гэх мэт нь шууд юм. Харин хөдөөхээр хогоо үлдээх, машин саваа гол нууранд угаах, шар мэдээллийг интернет орчинд шалгахгүйгээр тараах зэрэг нь шууд бус юм аа. Бидний эрүүл стрессгүй амьдрахад садаа болж байгаа хүмүүс зүйлс бүгд энэхүү нийтлэг шин чанарыг агуулдаг. Хүмүүс боловсрол диплом, нас ихтэй байх гэх мэт нь нийгэмд үнэлэгддэг зүйлс нь өөрсдийг нь орк гэх нэр томьёолоос хасдаг гэж боддгоо. Гэвч тэр нь ч бас худлаа билээ.
Явган хүний зам угаас хомс байдаг Улаанбаатар хотыг өөрийн царай гараа чимдэг ирэх мөдөч бас шууд бусаар энэхүү төрөлд багтана. Өөрийн сонгуулийн маркетингт саяар нь мөнгө зарж явган хүний зам гарц дээр өөрийн плакатыг тавьдаг хүмүүс ч олон. Уг нь санаа нь өөрийнхөө царайг нэрийг таниулж сонгуульд их санал авах үлээ. Гэвч яг үнэндээ энэхүү постэр плакатууд нь машин, зам, тээврийн осол, хог хаягдлаас өөр зүйл авчирдаггүй шүү дээ. Энэхүү маркетингийн гот санаанаас болж маш олон осол гардаг бөгөөд COVID-19 үеэр маркетингтаа хамгийн их төсвийг гаргаж өгсөн мэт аашилж байгаа нь маш орк үйлдэл юм аа. Системийн алдаан тайртай. Бид Монгол хүмүүсийг омог цөс ихтэй гэх мэт үг томьёололоор сэтгэц мэдрэлийн асуудлуудаа нуусаар ирсэн. Шизотой, мэдрэл муутай, галзуу гэх үгсийг та бүхэн хэн нэгэн тохож л байсан байхаа. Бид сэтгэл зүйн тусалцааг зөвхөн сэтгцийн өвчтөе хүмүүст зориулагдсан зүйл гэж боддгоос энэ бүхэн эхлэлтэй бөгөөд хариуцлага тооцох дээр их муутайгаас үлдэлтэй билээ. Хууль дүрэн байлаа гэд хинч тэрийг нь мөрдөхгүй байвал ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Гэр оролцол хогийн цэгүүдийн зарим газар шээж бие засаж болохгүй торгуултай гих бичгийг харж л байсан биз. Гэвч хянаа зогсох хүн байхгүй камержуулалт суул эдгээр газруудад мэдээж энэ мөрдөгдөхгүй. Оркуудын нийтлэг хоёр дахь шинж чанар нь иймэрхүү системийн алдааг бахархан маш ихээр ашигладаг хүмүүс юм аа. Үр дагавар байхгүй гэдэгт бат итгэсэн зарим хүмүүс олон нийтийн газар бие засгаас эхлүүлэн бэлгийн дарамт хүчирхийлэл хүртэл үлддэг. Энэхүү шинж чанар хүүхдийнхаа тоглоомын талбай дээр бие засуулах, жалганы ам дээр буух, зөвшөөрлгүй барилга байгууламж барих гэх мэт хамгийн жижигээс асар том асуудлууд хүртэл ордог. Хүчин бэлгийн дарамт гэх зүйлс нь Монголын нийгэмд байх ёстой угаас байсаар ирсэн мэт харагдах нь элбэг бөгөөд бараг нэг төрлийн сайшаал гэж харах нь бий. 21-р зуунд зөв бүсүүлэлүүд хийсэн ч хинч түүнд хариуцлага тооцож чадахгүй гэж итгэсэн агуу том эготой хүмүүс бол оркууд юм аа. Өөрийгөө хэн болох болон юу хүсдгийг ойлгодоггүй. Мэдээж соёл, түүх, шашин шүтлгийг хорж болохгүй. Хүн болгон өөрийн гэсэн зүйл эсвэл бурхандаа итгэх хэрэгтэй. Гэвч амьдралын тань бүх үйлдэлийг ямар нэгэн далдын хүч захирдаг бол та хариуцлагаас зугтаж байгаа билээ. Хийсэн үйл эхлүүлсэн хэрэгээ дуусгадаггүй. Мөнхийн шалтгаан тавьдаг. Асуудал гарсан ч хизээч уучлалтгүйдэггүй, буруугаач хүлээдэггүй. Ямар албан тушаал улс орноо айл зүг рүү авч яваад байгаа ч ойлгомжгүй. Ард иргэдэд нийлүүлнэ гэх нэриллэлээр геноцид ч үлдэж магадгүй. Тийм л тогтож өгдөггүй хүмүүсийг бас орк гинэ. Харамсалтай нь бидний төрийн өндөрлөгт суусан хүмүүс яг юм билээ. Ард иргэдийн бухимдал харуулслыг энэ бичлэг төгс илэрхийлнэ. Шийдвэрийн үр дүнд нэг сарын 22-нд бид нар энэ ингээ гадаад чигсаад улсын онцгой комисс маш муу ажиллаж байна. Хүний эрхээ маш ноцтой зөрчлүүд гарч байна. Коронагийн бус шалтгаанаар тухайн үед 21 хүн насарчаад ирсэн. Ерөөсөө энэ бол улсын онцгой комиссийн алдаатай шийдвэрийн үр дүнд энэ хүмүүсийн амь ирсэн. Нэг ч хүн гарч ирж уучлах гуйгаагүй. Хүрлсэх өөрөө тэр үед хариуцлага хүлээж ингээд цогтоод алга болсон. Энэ хүмүүсийн гэр бүл хүн төлбөр гэж олгоогүй. Тэр битгий хил одоо тусгаарлалтын хоног 10-14 хоног болчиход хахад 21 хоногоор тусгаарлагчсэн хүмүүсийн зөрүү мөнгийг өгөөгүй байгаа. Гэтэл бид нар вакцинжуултаасаа хүртэл хоцроод байгаа. Өнөөдөр 8 настай хүүхэд ковидоос олж насарж байна. 25 настай цэл залуухан ирүүл сав саруул залуу коронавирус олж насарж байна. Бид нар ингээд өдөр болгон хүмүүсээ алцаарлаа харах юм бол ийм хоёр дүр зураг харагдчихаа. Цаана нь ингээд хүмүүсийг маш олноор нь цуглуулад шагнал урамшуул олгоод ид. Гэтэл наана нь ингээд яг энэ ковид гэдэг өвчнөөс чинь болоод хүмүүс хамгийн хайртай ойр дотны хүмүүсээ алдчихсан ийм үзэсгэлэн гарч байхад яаж чүүргүүгээр хойно ийм баяр ёслолын байдалтай байж чадчихна. Бид нар энэ хөл хорионы үед маш олон бизнесүүд, маш олон хүмүүс оролдоо алдсан. Тэр талаар нэг ч ярьдаггүй. Аргаа гараад энэ талбай дээр чинь цэл залуу бас л шатаж нас орсон шүү дээ. Хин ч тэрнийг ярьдаггүй. Тэр хүн яагаад ийм үйлдэл үзүүлэх болов хин ч ярьдаггүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нэг эмэгтэй амиа ивгтгэхэд хин ч уучлалт гуйгаагүй. Тэр чинь буруу хөл хорионы буруу шийдвэрээс болсон шүү дээ. Бид нар энэ коронавитой тэмцэх биш ард иргэдтэйгээ эрх чөлөөтэйгөө арчлалтайгаа тэмцэж байгаа шүү дээ. Бид нар энийг үгүй болгож байгаа шүү дээ. Тэгээ энэ талбай дээр жагсаал цуглаан хийх болохоор залуучууд ирж болтгоо, дуу хоолойгоо өргөж болтгоо. Гэтэл одоо энэ бид нар хэдэн 10,000-аараа цугларсан байж шít. 2-3 мянгуулаа ирээд шагнал авж шít. Энэ шагналын үйл ажиллагаа чинь 7 хоног үргэлжилж байгаа шít. Энэ хинд үйлчилж байгаа. Ямар нь сонгуулийн уулзалт зохион байгуулж болдог, ямар нь ингээд эцэг гэхээ алдчихад цонхны наан цаанаас уулзт юм бэ. Бид ийм шудраг бус нийгэмд амьдрч болохгүй шүү дээ. Би бол энэ үзэсгэлэн хараа үнэхээр бухимдаж байна. Би энэ хүмүүсийг үнэхээр өрөвдөж байна. Гагцгүй энэ хүмүүст тохиолдсон зүйл биднэрт ирэхэд ойрхон байгаад би үнэхээр харамсаж байна.